Сайн байцгаана уу өнөөдрийн бичлэгээ би та бүхэнд өөрийнхөө хүмсэг боддог аргыг богино хэмжээгээр үзүүлэхээр бэлтгэлээ. Ингээд бичлэгэнд орцгоё. Хамгийн ихэнд би харантай давхурд байрлахын сайтгийг ашиглан хүмсгөө самнаж өгнө. Үүний дараагаар би харандаа ашиглан хүмсгийнхаа доод хэсгээс эхлэн боддог байгаа. Тэгэхээр би хүмсгөө бодохдоо нэлэнгүүд нь боддоггүй. Яг хүмсний аль хэсгээр бодолт хийх шаардлагатай байна. Яг тэр хэсгээр эхлээд би харандаа ашиглан тавьж өгдөг. Тэгэхээр та бүхний харж байгаачлан би хүмсний урд хэсгээрээ мөн хүмсний сүүл хэсгээрээ баазрыг тавьдаг, харин гол хэсгийг орхидог. Дараа нь би энэ сайтгаа ашиглан нэлэнгүүд нь бодолтой сайтар уусгаж тавьж өгнө. Мөн хүмсний урд хэсгийг би уусгахдаа урагш нь баг зэрэг илүү гаргаж уусгадаг байгаа. Дараа нь ингээд хуруугаараа уусгахад маш хялбар байдаг. Ингээд яг энэ аргыг ашиглан би хүмсгөө яг хүссэн яг тод болох хүртэл нь баг зэрэг бодолтой нэмж өгнө. Мөн сайтгаараа уусгаж өгнө. Дараа нь би энэ бигний өнгөтэй аль болох ойролцоо энэ өө дарагч болон энэ жижиг багсыг ашиглан хүмсний ясны энэ хэсгээрээ ингэж хүмснийхэн бодолтыг баг зэрэг тэрвэрлэж тавьж өгнө. Мөн хүмсний дээд хэсгээсээ яг энэ үнцэг хэсгээс сүүл хэсэг хүртлээ баг зэрэг цэвэрлэж тавьж өгдөг. Мөн уусгаж өгнө. Ингээд бодсон бодаагүй харагдж байгаах. Та бүхэнд энэ бичлэг маань таалагдсан байх гэж найдаж байна. Дараагийн бодол хүртлээр түр баяртай.